За өнөөдрийн хин юу хийж байна контентоор Батэрхний Батөргөл оролцож байна. За урилга хүрлээж авсан баярлалаа багш. За одоо өнөөдөр бид хоёрын ярилцах хамгийн ихний гол сэдэв бол тун удахгүй хэдхэн хоногийн дараа бүгд найрамдах Хятад ард улсын хамгийн одоо топ сургууль. Бараг Цэнхуач одоо дэлхийн ранкаар бараг ихний 10-т орж байгаа бох тий. Төрлөөс хамаараа. За ямар ч сан дэлхийн одоо хамгийн топ сургууль тэр дундаа Хятад улсын номер 1 сургууль Цэнхуа руу одоо явах гэж байна. Тэгээ эхлээд энэ Цэнхуа руу явах болсон энэ ямар хөтөлбөрөөр явж байна? Ямар мэргэжлэр явж байна? Мастер хөтөлбөр гэж ойлгоод байгаа. Энэ сэдвээр хоёлаа яриагаа эхлэе. За тий одоо Цэнхуа гэдэг. Тэгээ алхан гайш чи тий. Өөрөөсөө Цэнхуа гэдэг юм л. Цэнхуа гэж бичдэг. За. Тэгээд хөтөлбөр гэх юм бол мастер хөтөлбөр. Schwarzman Scholars Program гэдэг Стив Шварцман гэдэг тэр Америкийн тэр бомтон хүний нэрэмжит хөтөлбөр аахгүй юу. Тэгэхээр одоо Англид бол Rhodes Scholarship гэдэг байдаг. Дэлхийн хамгийн нэрмжтэй тэтгэлэг хөтөлбөр. Тэрний ер нь бол Хятадын хувилбарыг Стивен Шварцман гэдэг хүн өөрөө хийх гэж. Тэгээд Америк Хятадын харилцааг сайжруулах тийм зорилготой хийсэн юм байна. Тэгээд анх нөгөө одоо 2000 одоо 10 дахь жилдээ байхгүй юу. Тэгэхээр 10 жил болж байна. Тэгээ 1000 гаруй оюутнуудтай нь бол болцсон алумни одоо network нь. Тэгээд ер нь бол иймэрхүү хөтөлбөр. Тэгээд бүх одоо мэрэгжил гэсэн юм бол байхгүй. Бүх сурагчид, бүх оюутнууд global affairs буюу одоо олон улсын харилцаа юм одоо тийм чиглэлээр сурдаг. Тэгээд дэлхийн одоо ирээдүйн лидерүүдийг бэлдэх тийм гол том зорилготой ийм хөтөлбөр юм байлээ. Тэгээд ер нь Хятад улс бол хамгийн том одоо дэлхийн гүрэн болж байгаа үед нь бол ер нь бол одоо цаг хугацааны асуудал болсон тийм үү. Ялангуяа эдийн засгийн хувьд одоо Америкийг утгагүй гүйцэнэ гэж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдалд Хятадтай одоо Хятадыг ойлгодог лидерүүд ер нь бол хэд хэрэгтэй гэдэг тийм одоо үндсэн одоо юу гэдэг одоо итгэл үнэмшлийн үндсэн дээр энэ хөтөлбөрийг анх санаачилж хийж үзсэн юм лээ. Тэгээ жил болгоно нэг 140 150 гаруй оюутнуудыг лигээ сонгодог. Тэгээд нийт оюутнуудын 40% нь Америкаас 20% Хятадаас үндсэн 40% дэлхийн өнцөг болон бүрээс авдаг. Тэгээ Монголын хувьд гэх юм бол яг Төв Азийн бүс нутагт ордог. Тэгээ тэрний жилдээ нэг юм уу 2 эсвэл 3 оюутан. Төв Азаас уу? Тийм авдаг. Танаас ингээ ковод тогтооцсон байт юм байна тий. Тийм. Жил болгоо энэ өөрчлөгдөх боломжтой юу? Угаасаа л тогтооцсон байт. Ер нь бол тогтооцсон л байт юм шиг. Тэгээд энэ жил бол би ингээд 3-т одоо юу гэдэг Тэгэл яшаа харуулаач тий. Монголоос ер нь энэ 10 жилийн хугацаанд Монголоос хэдэн хүн ер нь сурчваа энэ би 5 тань болж байгаа. 5 дахь Монгол. Ер нь бол Монгол улс бол бусад улстай харьцуулах юм бол айгүй олон оюутантай. Яг Испанид ч юм уу 2-3 хон оюутан тахт. Швед дээр бас 2-3 хон ч юм тий. Тэгэхээр том улсууд айгүй цөөхөн байт юм билээ. Монгол харьцангуй бас айгүй олондоо ордог байт юм бэл. Тэгэхээр зарим жилд одоо чинь 5 өнгөд 10 жилийн хугацаанд бол жилдээ дунджаар нэг зарим жилд бол Монголоос нэг ч хүн шалгараагүй л гэсэн статистик шүү дээ. Одоо би сүүлийн 3 жил Монголоос шалгараагүй байж байгаа. Би орж байгаа юм л. Жилдээ 2 юм уу 3 байж болох Монголоос бараг болохгүй хаа. Боломжгүй юу? Төв Азаас л бараг 1-2 хон хүн авч байгаа юм чинь тий. Зөв. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрт ер нь түрүүн ярианда дурдлаа шүү дээ. Ер нь дэлхийн одоо улс орн болон өөрийн гэсэн лидерүүд манлайлагч одоо бидний энэ манлайлагч гэдэг үгийг илүү ашиглавал зохиомжтой бах та. Тэгэхээр манлайлагч нарыг төрүүлэн гаргахад илүү дэмжлэг өгж байгаа тийм тэтгэлэг төлбөр гэж ойлгож байна. Тэгэхээр ямар шалгуур болцлыг ер нь хүн хангах ёстой вэ? Ер нь наацхан одоо минимум буюу наацхан бакалаврын одоо төвшөнд суралцсан байх хэрэгтэй. Дипломтой байх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол шалгуур нь бол ерөөсөө л манлайллын тийм ур чадварыг харуулсан, манлайл үзүүлсэн. Тийм туршлага. Тэгээ бодит одоо үр дүнээр харуулсан. Тэрийг бол эсэн дээрээ, бичлэгэн дээрээ, аппликейшн дээрээ бол харуулах хэрэгтэй юм л л дээ. Тэгээ бас нэг юм нь юу гэхээр зөвхөн үзүүлээ зогсохгүй ирээдүйд манлайл үзүүлэх тийм потенциалаа бас нүдэнд харагдтал ер нь бол тэр хүмүүст харуулах хэрэгтэй л. Тэгэхээр одоо ингээд шалгаруулалтын процесс нь хэдэн үе шатаар явд. Ер нь бол их сургуульд бараг аплай хийж байгаатай тун төстэй юм биш үү? Ер нь бол 3. За. Эхлээд одоо эсэний аппликейшн материалаа бүрдүүлээд нэлээд бас хэцүү аппликейшн процесстэй 2 том эсэ жижиг эсэнүүд байгаа. 3 тодорхойлох цагтл бичлэг. Тэгээд дүнгийн холбор молбор бүх юм явуулна. Тэгээд хоёр дахь нь эхний шатны тэнцэх юм бол утасны интервью авдаг. Гэсэн утсаар ярьсан. Тэгээд тэрэндээ тэнцэх юм бол Лондон руу эсвэл Нью-Йорк руу, Америк руу ярилцлаганд ордог. Тэгээд ярилцлаганд орохдоо бас нэлээд олон хүнээс одоо чинь нийлээ нийт бараг 400 хүнээс ярилцлага авснаас 140-ийг сонгож байгаа байхгүй. Тэр ярилцлаганд орно гэдэг маань бас орох нь өөрөө хэцүү. Ороод бас тэнцэх нь аягүй хэцүү юм байна л тий. Тэгээд ерөнхийдөө бол ийм 3 шалгуураас
сонгогдож байгаа. Одоо их сургуулиуд, гадны их сургуулиуд мастерын хөтөлбөрт аплайдахад нэг оноо гэл IELTS-ийн оноо юм уу, TOEFL-ийн оноо энэ төргээ шаарддаг штэ. Энэ хөтөлбөрт янз бүрийн тийм оноо шаардах. Одоо чинь хятад хэлтэй байх ёстой юу? Үгүй ясгүй. Хамгийн шаардлагагүй. Очоод юу наас сурчдаг гэж байгаа. Ахашны төвшөнд бол. Давуу тал бол тэгвэл хичээл нь англи хэл дээр явах юм шиг жилийн хугацаанд тийм бүх хичээлүүд нь англи хэл дээр. Тэгээ өөрөө кампустай байхгүй юу? Яг Schwarzman коллеж гэдэг. Тэгээ коллежийн дээрээ амьдраад доороо хичээлээ үзээд хоолны газартай, хоол нь бас үнэгүй, доороо жимтэй, номын сантай. Тэгээ бүх юм нь бол бүрдсэн. Тэгээ ерөнхийдөө бол тэндээс гарахгүй байсан ч гэсэн хүн ер нь бол амьдарч байгаа. Тийм л нөхцөлийг бүрдүүлсэн л хөтөл. Тэгээ нэг жилийн хөтөлбөр гэж би ойлгоод зөв үү? Тэгээ 10 сар л юм бэл. 10 сар. Одоо 9 сард ингээд очиод сураад эх жилийн 5 сар төгсөж чинь тий. 6 сар. 6 сар төгсөж чинь. Окей. Тэр нэг амьдрах орчныг ярьлаа. Тэр амар сонирхолтой санагч. Бүх зардлын тэгэхээр цаанаас нь энэ хөтөлбөр маань жилийн хугацаанд даадаг гэсэн үг үү? Тэгэхээр өөрөөс ер нь ямар зардал гарах юм? Жилдээ студент энэ нэмэлтээр өгөх үү? Гарахгүй. Юу ч гарахгүй юм шүү дээ. Байр, хоол, цуглын төлбөр, онгоцны тийз бүгдийг нь даачиж. Ном сурах хүчиг одоо хичээлд сар болгоныг $550 өгнө. Тэрнгээрээ яг тэгэл одоо юу гэдэг ийцээ явах ч юм уу, эсвэл одоо хувцас авах ч юм уу, эсвэл кофе гадуур уух ч юм уу тий. Тэрэн дээр бол тэрийг ашиглана. Тэгээд илүү зарлах юм бол мэдээж хувьяасаас гарах хэрэгтэй л байна. Тэр бол яг хөө тэгэл байх ёсны асуудал баг. Тийм. Ер нь яагаад анх одоо ориглоод энэ хөтөлбөрт явъя гэж шийд. Би өмнө нь бол аплайд хийсэн. Тэг тэнцэг байхгүй. За. Тэг ер нь бол хэд удаа аплайда бүтлгөөцсөн. Би 3 удаа аплайдсан. Энэ бол 3 дахь. 3 дахь дээр тэнцэж байгаа юм тий. Тэгэхээр анх удаа бол би оюутанд багтаа Америкт бакалавртаа сурж байхдаа хамгийн сүүлийн жилдээ одоо сеньор гэдэг 4-р курст аплайд хийсэн. Тухайд бол угаасаа хэцүү. Ороогүй. Тэгээ дараа нь би нэлээд сайн бэлж аваад 2022 онд аплайд хийжсэн. 21 он ч юм уу 22 онд ч юм уу. Тэгээд тэнцээгүү. Тэгээ ярьсандаа ч ороогүй. Тэгээд гээд нөгөө аппликейшнийг бэлж байгаа өөрчлөөд шивнэнгийн тэтгэлэг рүү аплайдаад англи руу. Тэндээ тэнцээд яваад. Тэгээ ер нь дахиад сурч морохгүй гэж ер нь болцсон байсан. Тэгээд нэг өдөр зүгээр линкд нухаа очсон чинь зарна гадархгүй. Тэгээд 28 нас хамгийн сүүлийн боломж нь. Тэгэхээр би чинь сүүлийн жил юм чинь аплайдаа үзчих юм л өмнө 2 удаа угаасаа тэнцэг юм чинь алдах юм байхгүй ч гэж бодоод. Тэгээ нээхэн бодохгүй ер нь бол бүр сүртэй өмнөшгөө бэлдээгүү. Тэгэл юм яваалаа л тэгэл энэ удаад болцсон яагаад ч. Тэгэхээр бас цагийн цагтаа гэдэг юм бас байдсан болов уу гэж ер нь бол бодсон. Нэгдүгээрт. Хоёрдугаарт ер нь яагаад энэ хөтөлбөрийг байн аплай хийсэн бэ гэхээр өмнө нь бол яг би хятад улсыг нэг тэгж сонирхтуул байсан л та. Америк руу одоо бакалавртаа явж байхдаа ч гэсэн сонирхоогүй яагаад хятад тэгэхээр нэг тийм онцгой юм шиг санагдаад байсан аахгүй. Ер нь бол их монголчууд бол тийм сэтгэлүүтэй байдаг болоо тийм. Оожанаар гэдэг ч юм уу тийм. Гэхдээ хятад улс сурсан хүмүүстэй ингээд би уулзсан гол бүгдээрээ хятад айгу дуртай байдагсан баг. Хятад амар гоё штэ тий. Өстой гоё улс штэ. Өстой амар гэлэгдэг тий. Тэгээ би ер нь яагаад юм болоо гэж ер нь бодож эхэлсэн. Тэгээ сүүлийн жилүүд ингээд хараад авангууд ер нь хятадын эдийн засаг улс төрийн нөлөө айгу өнөг хүчтэй болж байгаа байхгүй тий. Одоо сүүлийн үед гэх юм бол AI хиймэл оюун одоо цахилгаан машин сэргийгдэгч мөрч тий. Бүгдэн дээр хятад орж ирж байгаа. Тэгэхээр ялангуяа Монгол шиг улсад Монгол шиг энэ хятадаас одоо хизээж холдож чадахгүй улс мөртлөө бид нэр яагаад хятадаас ингээд зайваа одоо мэддэг сонирхолтой. Эсвэргээрээ мэдээ заах нь бол үндэсний аюулгүй байдлын зөв байж магадгүй. Гэхдээ сайн ойлгож иж хятадаас өөрсдийгөө хамгаалах юм болов уу гэж бодсон байхгүй. Тэгэхээр хятадд орж хятадыг ойлгож хүмүүс нь юу гэж боддیں۔ Улс төр нь юу яаж ажилтیں гэдгийг ойлгож иж бас нэг Монгол улстай хэрэгтэй юм их юм болов тэр ихтэй юмшил дээр тэр нь бол орохыг хүссэн. Тэгэхээр чинь бас нас цаад юм биш те 28 нас хамгийн дайгтал. Тэгэхээр одоо аплайдах гэж байгаа хүмүүс ах юм бол бас насны шалгууртай тэгэхээр аплайдахаар бол ямар ч гэсэн насаа бас нэгдүгээр тарах юм. Тэгээ 2 удаа аплайдаад сая өөрөө бол айгүй дарах хэлж штэ ингээ 2 удаа яг нас болох хэвээр болсон цаг нь болохоор болсон байгаа юм. Тэгээ 3 дахь удаагийн аплайдах тэр аппликейшн дээр юу нь өөр байсан учраас ямар давуу тал өөрөө ч олж харсан учраас тэр хөтөлбөрийн хүмүүс өөрөө чинь тэнцүүлсэн гэж бодож байна. Цөөн үгээр хариулвал. Яг яагаад сурах гээд байгаа шалтгаан маань тодорхой байсан. За. Өмнө нь бол яг зүгээр тэгээ гоё кул гадаад нэг гоё сураад нэг мастер хийчихмээр байна те. Танаас хөтөлбөр ер нь гоё харагдаад байна. Айгу нэр хүндтэй юм байна гэдэг тийм шалтгаан. Яг тэрнээ илүү ил битгэж бичээгүй ч гэсэн ер нь цаанаас үнэрчсэн болов гэж бодож байгаа байхгүй. Миний яг сурах гэдсэн шалтгаан бас жинхэнэ байгаагүй ч юм уу те. Одоо л яг миний шалтгаан бол яг өөр хэсэг. Тэгээ цаанаасаа л нэг тийм энэ хүн арай илүү боловсрцсан байна. Энэ хүний шалтгаан тодорхой болсон байна гэдэг юм мэдгдсэн болов гэж бодсон. Нэгдүгээрт, хоёрдугаарт
яг миний үзүүлсэн leadership манлайлалын одоо туршлагууд, импактууд, үр дүнгууд маань яг ажлаараа илэрхийлж гараад ирсэн учраас заавал өөрийн бичгүүгээр зөвхөн хийсэн ажлаа бичгээд л бас тэр нэг ойлгомжтой болсон болов уу гэж бодсон. Би яг ер нь бол иргэний нийгмийн байгууллагад агуу ажилласан. Зоригсон Америк дотоод судалгааны байгууллагад бас ажиллаж ирсэн. Ирээд хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан. Тэгээ одоо өөрөө бас иргэний нийгмийн судалгааны байгууллага бас байгууллага явж байгаа. Тэгэхээр энэ болгон маань яг яагаад гэдгийг бас ойлгомжтой болсон. Тэгээд энэ маань ийшээ чиглэж байгаа шүү гэдэг тэр шалтгаан маань бас тодорхой байсан болов уу гэж бодсон. За хоёулаа тийш нэг сандалтаар сууя те. Тэгээд эргэж Монголдо ер нь ирэх заав шаардлага байд юм. Одоо зарим хөтөлбөрч бол тийм байдаг шүү дээ. Байхгүй. Энэ чинь засгийн газрын тэтгэлэг биш учраас тэр Стивен Шварцман гэдэг хүн чинь өөрөөсөө бараг $300 сая гаргаад энэ хөтөлбөрийг санхүүжүүлээд жилдээ юу байгуулсан байхгүй анх. Тэгээ одоо болохоор нийт endowment гэдэг тэр энэ болохоор энэ хөтөлбөрийн төсөв гэсэн үг. $550 орчим сая бүрдсэн маа гэсэн үг. Би 550-аас жил болгонд хэдийг нь зарцуулна гэж юм чинь 10% үлээд 5% явдаг байхгүй. Тэгэхээр дэлхийн хамгийн ер нь бол том endowment буюу том төсөвтэй хөтөлбөрүүдийн нэг болж байгаа байхгүй. $550 сая. Тийм байна. Одоо тэгвэл эргүүлээд ингэж асууя л да. Одоо яг энэ хөтөлбөрөөр жил очиод сурах гэж байгаа хүний хувьд одоо ингээл хэдхэн хоногийн дараа явлаа шүү дээ. 4-5 хоногийн дараа. Тэгэхээр юу хүлээж ийн энэ төлөв? Жил одоо би нэг ийм л аваад өөрийгөө дараагийн ийм төвшөнд л авааччаад ирэндээ гэсэн хүлээлтүүд байгаа шүү дээ. Тий. Хүлээлт гэх юм бол би яг хүмүүс нөгөө яг академик хичээлээсээ би юм сурна гэхээс илүү надад бол ялангуяа нэг жилийн хөтөлбөр болт гэх айгу хэцүү юм лээ. Айгу шахуу явдаг. Тэгэхээр энэ аливаа юм мэрэгшин гэхээс илүү ерөөсөө л network танилын үрээ. Одоо энэ хөтөлбөрт хамгийн том давуу тал нь хэм бол дэлхийн өнцөг болон бүрээс айгүй том амбицтай маш том хүсэл мөрөөдөлтэй тим залуучууд очиж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр залуучуудаас ерөөсөө л юм суралцах, тэд нартай танилцах, тэд нар яг юу бодож байна, юу сэтгэж байна, ирээдүйн дэлхийн асуудлуудыг яг юу гэж харж байна, ямар шийдэл бодож байна гэдэг аюул сонирхолтой. Тэгээ магадгүй ирээдүйд бид нэр зөвхөн би бол өөрийгөө зөвхөн Монголдоо бас юм хийхээс илүү дэлхийд дахинд яаж юм их үү, яаж одоо уур амьсгалын өөрчлөлтийн чиглэл ялангуяа юм их үү гэж ер нь боддог. Тэгэхээр тэр залуучуудтай хамтраад ямар нэгэн төсөл хөтөлбөр дээр ажилладаг ч юм уу, дэлхийд импакт үзүүлнэ гэдэг тэрэн дээр л бол хагуу excited хамгийн одоо хүлээж байгаа, хүлээлттэй байгаа. Тэгэхээр би бол 150 хүнтэй бол бүгдэнтэй найз болно гэж үгүйсээ байхгүй. Тэгэхээр нэг хамгийн тотон нэг 10 найзтай ч юм уу те. Тэгээ нэг нэлээд ойрхон 20 найзтай ч юм уу. Тэгээ нэг мэдтэй хостой байдаг нэг 30 хүнтэй ч юм уу. Болоход нэг 50-аас 60-тай нь бол найзалцахад ер нь бол миний дэлхийд дахинд бол дэлхийн түвшинд том хүмүүстэй танилцах юм болов гэж бодож байгаа. Тэгэхээр 150 хүүхэдтэй анги гэсэн үг шүү дээ. Ер нь бол тий. Хамтдаа амьдрын хамтдаа хичээлээ үзнэ, нэг дөр хичээл үзнэ, аялна. Бас аялах уу? Аялна. Хөтөлбөрийн дундуураас өөр ус руу явах янз бүрийн юмнууд байгаа л юм тий. Дотроо хятад дотроо. Гайхалтай. Тэгэхээр одоо түрүүн 140 150 хүний чинь 20 хүн хятадаас гэхээр хятад ч одоо хэдэн тэрбум үнэтэй байлээ тий. 1 тэрбум гаруй үнэтэй. 1.3. Тэгэнгүүт тэрэн дундаас залуучууд нь яг 28 хүртэлх одоо яг аплайдах боломжтой залуучууд нь хэд байгаа лээ. Тэндээс жилдээ нэг 20 гаруй хүн ирж ийн ихэр чи ямар сонгомл одоо шигшигдсэн улс орныхоо одоо бараг л дараагийн төвшөнд одоо бизнесийн төвшөнд ч улс төрийн төвшөнд ч бэлтгэж байгаа хүмүүс л тэр энэ хөтөлбөрт ирнэ гэсэн үг шүү дээ. Тэгж бодоод. Энэ бол миний ойлгосноор нэлээд жоохон элит гэр бүлийн хятадууд очтой юм шиг л. Тэгэхээр дандаа баян айлын хятадууд те. Зүгээр нэг бас хятад очтгүй юм шиг. Албаар гэдэг гэсэн болсон. Ягаад тэгэхээр дараа байгаа даа шүү дээ. Одоо хятадтай бизнес их одоо хүмүүсийг бэлтгээд байна шүү дээ. Эсвэл улс төрийн төвшөнд ч юм уу. Тэгэхээр ер нь бол бас ер нь одоо муугаар хэлэхдээ эвгүй хятадууд бол очдог юм шиг санагдсан. Одоо яг эргэж ирээд одоо яг аплайдаад нөгөө би эргэж ирээд ийм юм хийнэ, нийгмийн ийм асуудлыг шийднэ, дангаас Монголын ихэхгүй дэлхийн нэг ийм асуудлыг шийднэ гэж ярианд түрүүнд хальт дурдсан. Тэгэхээр тэр эхлүүлсэн байгаа ажлын сонирхол яг ямар асуудлыг барьж аваа шийдэх гээд байгаа. Ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт. За. Хамгийн гол нь. Одоо дэлхийд дахинд энэ ихтэй уур амьсгалын өөрчлөлт гэдэг чинь өөрөө боддоор байгаа юм. Зарим талаараа хүмүүс ингээд худлаач гэж ярьдаг шүү дээ. Тэр бол тэгээд мөнгө хэрэглүүлж улс төрийн л юу аахгүй political will гэж ярьж байгаа. Тэгээ улс төрийн хувьд хүмүүс ашиг сонирхолтой нийцэхгүй. Эсвэл тэр хүмүүсийг одоо газрын тосны компаниуд ч юм уу эсвэл одоо өөр энэ dirty industry гэдэг байгаа. Тэгээ бохор тэгээ дэлхийд дахинд уур амьсгалын өөрчлөлт нүүс өслийн ялгаруулж байгаа тийм хэмжээний ялгаруулдаг энэ industry энэ салбарууд лобби хийдэг учраас улс төрчдөд энэ лобби хийгээд та бидний өмнөөс дуурайд өгөөч те. Тэгэх юм бол танд одоо хандив
дараагийн сонгуульд чи өгнө гэдэг юм айгүйх Америкт явагдах. Тэрнээс болоод би бол иймэрхүү одоо юмнууд явдсан болов гэж бол боддог. Гэтэ уран амсгалын өөрчлөлт бол жинхэнэ одоо Монголд ч гэсэн бид нар харж байна. 8 сард хизээ ингэж бороо ордог байлаа. Гинт хасдаг болсон тий. Хизээ Монголд ийм их гантай байдаг байлаа. Хизээ ингэж 100 болдог, 100 болдог байлаа. Хизээ ингэж их улирлан юмд ойлгомжгүй байдаг байлаа. Энэ зөвхөн Монголын жишээ. Тэгэхээр дэлхийн нийт харж үзэх юм бол 1.2 Цельсиэр бол нэмэгдсэн ба дундаж температур. Тэгвэл Монголд тэр нь 2.2 Цельсиэр нэмэгдсэн байхгүй. Даруй 1-2 илүү гэсэн. Тэгэхээр Монголд бол уран амсгалын өөрчлөлт бүр илүү хурцтай явагдаж байгаа. Ингэснээрээ ерөөсөө л бидний хин нөлөөж ийн гэхээр ерөөсөө л малчд. Яг тэр малчд ерөөсөө байгальтаараа 100% хамааралтай. Малаа бэлчээдэг. Мал нь одоо үсгүй бол ерөөсөө л турж одоо үлцээл тэгэл удууд баригдаад өгнө шүү дээ. Тэр малцд маш их одоо гар цохролтой юм аюултай үзэгдэл болж байгаа байхгүй. Тэгэхээр хотын биднэрт талын хамаагүй байж магадгүй. Харин ч бараг өвлөн найраа дулаахан болоод ч гоё байж магадгүй. Гэтэл үеэр бол бид нар ингэж нөлөөж штэ. Тэгэхээр ер нь бол энэ малчтын асуудлуудыг одоо бидний Монголын үндэсний ондоошил те энэ асуудлыг ярих юм бол заавал уур амьсгалын өөрчлөлт маш чухал нөлөөтэй. Тэгээ Монголоос ингээд гадаад ярих юм бол одоо энэ тэмдгүү баахан төмөр болж байна те. Ганзууд болж байна. Хар салхи болж байна. Тэгэл маш зөндөл асуудлууд байгаа даа маа. Тэгэхээр ерөөсөө л бидний хүн төрөлхтнийг одоо existential crisis гэж хүн төрөлхтөд оршин тогтохгүй үгүй гэдэг шийдэж байгаа асуудал бол миний хувьд уур амьсгалын өөрчлөлт. Нэмээд магадгүй хэмэл AI босоочж байгаа л. Тэр ямар асуудлын шийдэхий? За одоо шин уур амьсгалын өөрчлөлт чинь дэлхийн дахны том асуудал шүү дээ. Тэгэхээр энд Батөргөл гэдэг хүний хувьд ямар оролцоотой байх, ямар шийдлийг санал болгох вэ? Одоо ер нь бол уур амьсгалын өөрчлөлтийг одоо үүсгэсэн хүчин зүйл нь юу юм бэ гэхээр ерөөсөө л барууны аж үйлдвэрлэл байхгүй юу? Аж үйлдвэрийн хувьсгал. Ерөөсөө л бид нар хөгжих ёстой, үйлдвэрлэх ёстой. Үйлдвэрлэж бид нар эдийн засгийн маань өсөж GDP маань дотоодын бүтээгдэхүүн өснө гэдэг тэр итгэл үнэмшлэлээр одоо эдийн засаг маань явсаар байгаад дэлхийд дахинд ийм бүрдсэн байгаа. Тэнгүүд яг энэ асуудлыг үүсгэсэн системийг шийдэхин тулд адилхан систем асуудлыг шийдэхэд байгаа байхгүй. Яг барууны тэр одоо асуудлыг үүсгэсэн асуудал нь өөр асуудлын шийдэл болох гэдэг байгаа байхгүй. Энэ бол болохгүй гэж би бол харж байгаа. Уусаа ажиллахгүй. Ягаад тэгэхээр маш их төрөний хэлсэн лоббийн ашиг сонирхлын зөрчлүүд явагдаж байгаа. Энэ одоо газрын тосны компаниуд хизээж ер нь бол энийг зүгээр л renewable ширхэгдэгчийн мөч рүү шийдэхдээ бол хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэхийн тулд Монгол улс тэгвэл уур амьсгалын өөрчлөлт ямар хувь нэмэр оруулах юм бэ бид нар өөрсдөө бодох хэрэгтэй байхгүй юу? Тэ. Монголд юу байна гэхээр ерөөсөө л бидний нүүдэлчин соёл байна. Бид нэр малчаад нүүдэлчээд байгальтайгаа харьцдаг энэ ухаан байна. Монголоос өөр хааж авахгүй яг Казак Киргиз тал байж магадгүй. Гэтэ энэ нь нүүдэлчин одоо энэ community нүүдэлчд хүмүүс маань ер нь бол их нь байхгүй болсон тий. Засгийн газрын шахалтаар ч юм уу бодлогоор нь Монголд бол байгаад байна шүү дээ яг нүүдлийн хүмүүс. Гэтэ манай соёл устж үгүй болоход маш их том аюул зан хийлж байгаа. Ягаад тэгэхээр хүмүүс нэгдүгээр зуднаас болоод мал маллахаа болж эхэлж байна. Залуучууд нь мал маллах сонирхолгүй болж эхэлж байна боловсрол эдийн засгийн тийм хүчин зүйлээс шалтгаалаад залуу малчдад ихнэр олдохгүй байна тий. Тэр хүмүүс ихнэр олдохгүй юм чи тэндээ байгаад байхгүй шүү дээ. Хот руу ирж байна. Тэгээд Монголын нүүдлийн соёл маань ерөөсөө юм бичиж үлдээдэг дандаа амнаас амд амждаг. Тэгэхээр одоогийн малчд байхгүй болоход манай соёл хайчих вэ? Устж үгүй болох уу? Энийг дараагийн үргэлжлүүлж авч явах хүн байгаа юу гэдэг асуудал гарч иж байгаа юм. Тэгэхээр бид нэр энийг устж үгүй болохоос өмнө маш сайн судлаа. Тэгээд ерөөсөө барууны гадны том одоо хурлын одоо коп ч юм уу те эсвэл эдийн засгийн чуулган ч юм уу энэ дээр бид нар бодлогын ямар нэгэн зөвлөмж үзүүл болох уу? Монголын одоо энэ ухаан, wisdom гэж ярьж байгаа. Эндээ суурилсан. Нүүдлийн соёлтой суурилсан. Тэгэхээр одоо мөрөөсөө монгол хүмүүс хизээч ер нь гол тэгэл нэг шийгээл. Эсвэл байгалаа бохирдуулаад аль болох хогоо авч авдаг. Тийм л соёлтой хүмүүс шүү дээ. Чингис хаанаа үеэж гэсэн эцэсэг хуйлан ч гэсэн гол бохирдуулах юм цаазаар авдаг гэсэн. Энэ бол ерөөсөө л монгол хүний тэр байгалаа хамгаалах ухаан. Монгол хүн хизээч ер нь байгалыг эзлэн те байгаль ер нь хүний төлөө ажилладаг гэдэг тийм сэтгхүүтэй биш байдаг те. Хүн бол байгалийн нэг хэсгээ. Бид нар бол байгалыг бурхан гэж хардаг. Тэгэхэд барууныхан эцний философоос нэхлээл хүн бол байгалыг мастер хийх ёстой тий. Хүн бол байгалыг ер нь бол өөр юм болох ёстой. Байгаль хүний төлөө байдаг гэдэг тэр философитой явдаг. Үүний үр дүн ч гэсэн одоогийн байгаа энэ асуудалд гарч ирсэн гэж харж байгаа. Тэгэхээр энэ асуудлуудыг гадна Монгол ухааныг бид нэр хэрхэн дэлхийд дахинд том тренд болгож чадах уу гэдэг зүйл байхгүй. Одоо жишээлбэл энтхийн тэр одоо йога шүү дээ. Баруун маш их явагдсан тий. Йога хүн болгон одоо ашиглаж mindfulness тий энэ өөрийгөө стресстэй чөлөөлөхийн практис хийж байна. Тэр үүнтэй адилхан хэрхэн бид нар Монгол ухааныг тэгж дэлхийд секси болгож гарах уу гэдэг бол асуудал байна.
Тэр ерөөсөө л манай түрүүний миний одоо байгуулсан New Nomad Institute гэдэг байгууллага мишн гол зорилго бол ерөөсөө л юм. Тэгэхээр New Nomad гэдэг нэртэй институт аль үжил байгуулсан юм байна тий. Тэгэхээр эргэж ирээд жилийн дараа бас яг энэ үйл ажиллагаа үргэлжлүүлээд явах бодолтой байгаа юу? Нөгөө л олон улсад бас ажиллах сонирхол байгаа. Аль аль. Тухайн юм бас боломжтой харна шүү дээ. Тэгээ манай байгууллагч зөвхөн монголоор хязгаарлагдахгүй юм л хийх. Ер нь гэхдээ угаасаа дэлхийд гаргах, Монголоо таниулах, нүүдэлсэн соёл ахуулгаа олон улсад таниулахын зорилготой юм биш үү? Бас тэгэхээр чи яавч олон улсад гарах. New Nomad шаардлага байна. Нэр нь ч гэсэн Nomad гэхээр бас жоохон одоо digital nomad гэж яриад байгаа шүү дээ. Тэгээ Nomad-ыг зарим хүмүүс орон гэргүй хүмүүс гэж тайлбарлалт юм билээ. Орчуулах нь. Гэтэ бас бид нар яагаад New Nomad гэсэн бэ гэхээр энэ Nomad гэдэг үг шинээр тодорхойлолт тий. Шинээр 2025 онд 21-р зуунд Nomad гэдэг үнийг шинээр гаргаж ирье. Тэ. Nomad гэдэг нь заавал мал надах шаардлага байхгүй. Гэтэ mindset буюу оюун санааны хувьд Nomad авах хэрэгтэй. Химэл оюун одоо таймна гэдэг үний ажлыг булаагаад авахд газ одоо өнөөдөлчин юм шиг шинэ боломжийг эргэлхийлээд тэрэндээ адапт буюу тасан цогцоод амьдралаа болгодог тэр сэтгэхүй бид нар нь бол түгээе гэдэг тийм бодлоготой байхгүй. Шинэ Nomad, шинэ нүүдэлчин гэдэг. За сүүлийн асуултаа ерөнхийдөө нар нь өөдөөс тусаад байгаа учраас би жоох яраагаад байгаа шүү хүмүүсээ. Тэгээ жоох алах юм. За сүүлийн асуулт болохоор ийм байгаа да. За хэдүүлээ бол хоёулаа бол ингээд адилхан залуу хүмүүс шүү дээ тий. Тэгээд залуу хүмүүсийн хувьд ер нь Монголд за Батөргөлийн хувьд болохоор харьцангуй бас нэг юу байгаа даа шүү дээ. Америкт бакалаврын зэрэг, Аризонаны их сургууль бакалаврын зэрэг хамгаалсан. За дарын түрүүнд ярианда дурдж чинь Их Британи улсад UCL-ийн их сургуульд мастрын зэрэг хамгаалсан. Одоо хэдэж явах гэж байна. Тэгэхээр дэлхийн хамгийн топ одоо боловсрлолоор бас нэлээд дээгүүрт ордог 3 их гүрэнд гэж хэлчих болох бах. 3 их гүрэнд нь очиод ингээд боловсролыг нь эзэмшээ жилийн дараа ирэх гэж байна. Тэгэхээр яг ийм хүн бол Монголд бас нэлээд ховор байх гэж бодож байна. Нэлээд цөөнд боловсролынхаа зэргээр нь зүгээр ингээд харьцуулбал нэлээд цөөн тоонд орох бах. Тэгэхээр аль улс оронд очиж үзээд сайн мууг нь үзээд ирсэн хүний хувьд Монгол залуучуудын хувьд одоо хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудлууд юу байна энэ нийгэмд? Монгол залуучууд руу чиглэсэн одоо ямар бодлогыг одоо жишээ нь энэ улс төрийн бодлогын түвшний хүмүүс хэрэгжүүлэх шаардлагатай байна. Залуучуудад яг юу өгүүлэгдэж байгаа учраас залуучууд одоо ингээ бүгдээрээ гадагшаа явъя, бараг цагаачлалыг гэдэг энэ тренд болчиход байна шүү дээ. Юу гэж харж байна? Тэгээ яг амар том асуудал байна л да. Тий. Гэтэ би бол яг нүнд боловсролыг бол дипломоор хэмжүүлэхгүй гэж боддог болсон сүүлийн үед. Дипломтой хүмүүс ч гэсэн ер нь бол Трампыг хаал та. Тэр хүн дипломтой. Том сургууль сурсан. Гэтэ яг хүний хувьд муу юм байгаа байхгүй юу? Трамп ч гэхдээ чиний хувьд тий. Окей. Бас хүний хувьд хамаагүй. Эсвэл одоо бид нэр ус төрчтэйг ингэ шүүмжилдэгтэй Монгол. Тэр хүмүүс бас л сайн сургууль сурсан, Harvard, Marvel сурсан хүмүүс байдаг. Гэтэ хүний хувьд сайн хүн биш байгаа байхгүй юу? Ягаад тэр хүн дипломтой ч боловсралгүй харж байгаа. Тэг миний хувьд ч гэсэн бол надад диплом гэдэг нь бол нэг чухал шүү. Хамгийн гол нь түрүүний чиний хэлсэн бас сонирхолтой. Тэгэхээр би өөрөө Монгол улсаас гаралтай Монголын 10 жилийн сургуульд усын сургууль сурсан. Монгол улс бол нэг цаг үед их Монгол улс бол дэлхийн хамгийн том гүрэн байсан. Тэ. Тэгэхээр Монгол философор хүмүүжигдсэн. Бас магадгүй нөө Совет зөвлөлтийн боловсролын системээр явсан байхгүй тэ. Тэгэхээр бас нэг том гүрэн байсан. Тэгээ явангууд Америк бол одоогийн том гүрэн. Их Британи бол Америкийн өмнөх том гүрэн. Одоо Хятад бол ирээдүйн том гүрэн болж байгаа хэрэг. Тэгэхээр Монгол, за Совет зөвлөлт, Америк, Орос, Хятад энэ тав бүгдийг нь хослуулсан бол энэ боловсролын системээр явсан болохоор онцлогтой бол гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр Монголын хамт тулгарч байгаа хамгийн том асуудал гэвэл ерөөсөө л боловсролтой холбож боловсролын асуудал гэж харж байна. Шийдэх хэрэгтэй. Боловсролын асуудал багаас нь шийдэх хэрэгтэй. Бид нэр Монгол улс бол education тий боловсролын crisis-д орсон. Хямралд орсон ус гэж харж байгаа. Ерөөсөө 10 жилийн сургуулиуд нь бүгд мөнгө болцсон тий. Одоо чи би мөнгөгүй 50-аад мөнгөгүй бол ерөөсөө бид нэр хүүхдээ хувийн сургууль сурч чадахгүй. Усын сургуулингүүд багш нар нь ачаал байжилдаг. Цалин багтай. Нэг анги 50-аас 60 хүүхд сурдаг. 3 ээлж хичээлдэг. Ямар ч тэр хүүхд чанартай боловсруулах боломж байхгүй. Намайг 10 жилийн өмнө 11 жилийн өмнө 10 жилээ төгсөж хахад энэ хувийн сургууль усын сургуулийн хоёрын ялгаанд зөрүү нь арай бага байсан. Одоо бол бүр юм болц тэ. Тэрнээс өмнө 20 жилийн өмнө бол баг тэнцүү байсан юм байна. Бараг усын сургууль нь илүү байсан. Маш хурдан Монгол улсад бол боловсролын кризис явагдаж байгаа гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар боловсролыг өөрөөр харж эхлэх хэрэгтэй. Боловсрол бол ерөөсөө өрсөлдөөн биш гэж би боддог. Бидний багаас нь шууд өрсөлдүүлдэг дүнгээр нь олимпиадад ордгоор нь эсвэл тэмцээнд ордгоор нь урлагийн үзлэгт ордгоор нь өрсөлдүүлдэг. Тэгэхээр тайвна Батөргөл хоёр ерөөсөө хамтарч collaborate хийж юм дээр ажиллах боломж тэр mindset тэр сэтгэлгээ ерөөсөө бүрдэх боломж байхгүй. Яг тэгэхээр бид нар өрсөлдөгч учраас.
ажлыг гараад хөсөлдөг те. Офс дээр ороод хөсөлдөг. Энэ надаас илүү тушаал төвчлээ шүү дээ. Би энд яаж хөсөлдөх үү гэдэг юм байдаг. Усууд ороод хөсөлдөг хамтрах ямар ч тийм чадвар байхгүй. Тэр миний хувьд боловсрал бол хамтрал байх хэрэгтэй. Тэгээ боловсрал бас нэгдүгээрт зөвхөн тоож хийлээд X-ийг олох биш. Боловсралаа сайн хүн байх хэрэгтэй те. Яаж цагаа барьдаг болох уу? Одоо virtue гэж ахс эрдэм суралцах уу? Яаж хүнийг хүнддэг болох уу? Яаж хүнийг ялгахгүй харьцдаг болох уу? Яаж хариуцлагатай болох уу? Юмд тууштай болох уу гэдэг юмнуудыг боловсрал заадаг хэл байх хэрэгтэй. Тэгээд их сургуулиуд маш чанартай болох хэрэгтэй. Гадны төвшөнд очиж бид нэр заавал гадагшаагаа ингэж олон мянган залуучууд маш их мөнгө үрж байна. Маш их сэтгэлийн дарамтанд орж байна. Тэгээд хинхэн ирж ирэхгүй байна те. Тэгэхээр Монгол их сургуулаа сайжруулах юм бол бид нэр залуучууд ийм одоо нөхцөл байдал байх шаардлага байхгүй. Миний бодлоор. Тэгэхээр цэцэрлэгийг нь хүртээ хэмжээг нэмэгдүүл 10 жилийнхэн боловсролыг тэр чигээр нь реформ хий. Тэгээд улсын сургуулиудаа сайжруул, хувийн сургуулиудыг ер нь аль болох хүүхд хэцүү хувийн сургуульд өгөх инсентив тэр хөшүүрэг юм байхгүй болох хэрэгтэй байхгүй. Ягаад тэгэхээр би гэрийн хажуу сургуульд өгөх нь хувийн сургуульд үнэтэй сургуульд өгснөөс ялгаагүй л болгож иж хувийн сургуулиуд байхгүй бол тийм үү. Тэгээд их сургуулиудын чанар сайжирч ер нь манай боловсрол сайжраад 20 жилийн дараа 30 жилийн дараа энэ асуудал илүү багасгах болов. Гэтэ яалчгүй одоо улс төрчид ард иргэд маань ч гэсэн тэгж алсыг харах тийм одоо ухаан ч юм уу байхгүй шиг харагдчихлаа л да. Өдөр тутамдаа л тий яаж хурдан эцэгчүүд гэсэн хүүхдээ хаарууд оруулаад би өөрөө бараг манай хүүхд хаарууд явдаж тий гэж найзуудтай гах болох гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү юм явж байгаа. Хүүхдүүд нь ч гэсэн ер нь бол би Америк руу л явахгүй бол би бол лузер гэдэг тийм сэтгэлгээтэй болсон тий. Ийм их амар дамтар. Өөр чи тэгж бодоод Америк явсан шүү. Тухайд бол хийж байгаа шүү дээ. Жохон дөнгөж 10 одоо дараагийн үеийн дүүнер чи одоо ингээл давтаал шүү дээ. Өөр чи. За би Америк явахгүй бол лузер болчих юм байна. Нэгсэндээ ингээд ачаагүй антан болчих юм байна. байна. Би бол амар хацтаасан баггүй. Явж шүү дээ. Одоо тэр үе чинь та нарын үеийн цаараа дараагийн үе чинь байгаа л шүү дээ. Энэ бодол нь. Одоо хувийн сургууль төгсөж байгаа одоо хоббигийн 35 хүүхэдтэй ангийн хүүхэдтэй л гэхэд бол 30 нь бол гадагшаа явж байгаа. За Монголд бол сурж байгаа 5-ынх нь 2-ын шүтээс 3 санхүү за нэг нь магадгүй мөөс рүү орж байгаа. Тэр ийм сэтгэлгээтэй би энэ Америк явахгүй бол болохгүй маань гэдэг сэтгэлгээтэй хүүхдүүд танд юу гэж хэлэх юм. Үнэхээр явах хэрэгтэй. Би бол тийм байсан те. Би явсныхаа ачаар ингээд одоо тэрнээсээ маш их benefit хийсэн гэж байгаа шүү дээ. Маш их одоо гой юмнууд мэдэрсэн те. Тэгэхээр явах хэрэгтэй юм байна те. Одоохондоо бол явахаас өөр арга байхгүй байхгүй. Монголд муугаа ч. Монгол сургууль нь муу байгаа учраас. Монголд хам сурж байгаа хүмүүс чинь мэдээ сайн хүмүүс байгаа заяа. Монгол хүмүүс би ингээд ийм шиг амар потенциалтай. Маш их потенциал авьяастай. Багаасаа одоо шатрын тэмцээнэнд ороход монгол хүмүүс алдаг гэж байгаа байхгүй бага насны. Тэгэл том болоод ирэхээр байхгүй болцдог. Юу нөхөр систем нь бүрдээгүй учраас тэр одоо авьяасыг потенциалыг бойжуулж чадахгүй гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт ерөөсөө хүүхдүүд жоохон л тийм дэмжлэг, жоохон л тэр систем нь бүрдчих юм бол монгол хүүхдүүд бол амар их потенциалтай. Одоо дөрөв монголцыг хаар те. Энэ 5 хүүхд подвал тоглолт, PC тоглолт байж байгаа л хэд гарцсан явж байна. Энэ потенциалыг хараа хөгжүүлсэн учраас энэ хүүхдүүд потенциал нь бүрдсэн. Гэтэ хиттийг хаалтаа 1.3 тэрбум хүнтэй мөртлөө систем нь байгаа мөртлөө ийм баг гарч чадахгүй байна гэдэг чинь ерөөсөө л потенциал нь Монголд илүү байна гэсэн үг. Миний бодлоор. Гэтэ систем нь бүрдээг учраас тэр потенциал нь бүр ингэж илүү хүн болгонд гэж боломж нь хүрч чадахгүй байхгүй. 3 сая хүнтэй мөртлөө. За баярлалаа. Тэгээд 3 сарын дараа ч юм уу 4 сарын дараа юуных нь Шварцманы одоо хөтөлбөрийн кемп дээр нь зочлээ. Тэгээд дараагийн ярилцлага кемп дээр нь зочлоод бас танаа тэр одоо олон найзуудтай болно гэдэг чинь те гоё найзуудтай яриа хийгээд ер нь энэ хөтөлбөрийн бас үнэхээр төсөөлж исэн зүйл нь одоо биелэлээ боддоор яаж олж байгааг бас хүмүүст харуулъя гэж бодож байна те залуучуудад. За тэгээд аян зөнд намжилтсэ. Тэгээд 3 сарын дараа болсон. За ингээд дараагийнхаа бичлэгээр хэдүүлээ уулзъя. За хэн юу хийж гин гэдэг контент маань цуврал байдлаар хүрч байгаа. Тэгэхээр та яг Монголд байгаа залуучууд маань дан ганц стресстэй байхгүй бүгд л дор мөрнөө шийдэл хагаад өөрийгөө хөгжүүлж байгаа маш олон залуучууд байгаа. Одоо Батөргөлтэй яг энэ ч зүү адилхан ийм сэтгэлгээтэй юмд бууж өгөхгүй өөрийгөө хөгжүүлчихсэн эргэж ирээд Монголын асуудлыг шийдчихээ дэлхийд дахин бүр өрсөлдөх хэмжээний дэлхийд гарах хэмжээний цоо шин айдиа санаануудыг бодсон маш олон залуучууд байгаа. Тэгэхээр энэ залуучуудын бичлэгийг та үзхийг хүсэж байгаа юм бол миний YouTube сувгийг subscribe дараад энэ бичлэг дээр лайк дараад комент хэсэг дараагийн удаа бас ямар мэрэгчлэр магадгүй ямар салбарын хүнийг урьж оролцуулмаар энэ удаагийн дугаартай санал хүсэлтээ бичээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.